Сайн байна уу? Комментуудын бүх пост болон рилс дээр нэг автоматжуулалтаар бүгднийг нь автоматжуулах заавартай танилцгаая. Та пэйжийнхээ хянах самбар руу орсон бол зүүн талд байрлах коммент ботсыг дарна уу? Энд таны автоматжуулалтын жагсаалт харагдана. Баруун дээр байрлах нэмэх товчийг даръя. Дахиад баруун дээр байрлах бүх контент автоматжуулах дээр даръя. Автоматжуулалтынхаа нэрийг өгье. Тайлбарыг би тайлбар гэдэг үг. За автоматжуулалт нэмэхэд дараад түлхүүр рүүгээ тохируулъя. Миний хувьд хаяг гэдэг өгч. Монголоор хаяг. За би хариу комментийг өөрчлөхгүй. Хариу чатан дээр нь Монгол Улаанбаатар. Тохируулаад дууссан бол баруун доор байрлах нэмэхэд дарна. За ерөнхий харилцаанд бас нэмээд өгчээ. Ерөнхий харилцаа хэсгийн нэмэгтээр дараад хариу комментийн би хариу коммент ерөнхий харилцаа гэдэг өгч. Яагаад ингэж өгч өгнө гэхээр зүгээр хоорондын ялгааг харах гэж. За хариу чатан дээр нь бас ерөнхий харилцаа гэдэг өгч. Тохируулаад дууссан бол баруун доор байрлах нэмэх төвчлөөрөө даръя. За ингэж тохируулж өгснөөрөө дурын автоматжуулалт дээр энэ автоматжуулалт ажиллана гэсэн үг. За баруун доор байрлах нэмэхэд дараад өгье. За автоматжуулалт амжилттай үүссэн байна. Автоматжуулалтын жагсаалтаас орж харъя. За бүх пост болон рилс дээр энэ автоматжуулалт ажиллана гэсэн үг. За пэйж дээр орж шалгаж үзье. За дурын автоматжуулалт, дурын пост руугаа ороод хаяг гэдэг түлхүүрийг ажилуулъя. Хаяг хаан За хувийн чатаар над руу Монгол Улаанбаатар гэдэг рүү ирсэн байна. Мөн миний бичсэн коммент дээр лайк дарагдсан байна. Ороод харангууд ирсэн коммент нь бидний өөрчлөөгүй коммент байна. За одоо ерөнхий харилцаанд турш үзье. Түлхүүр үгнээс гадна үг хэрэглэх гэсэн үг. Миний үед мэдээлэл гэдэг үгийг ашиглалаа. Үүн дээр түлхүүрийг тохируулдаг учраас ерөнхий харилцаа ирнэ гэсэн үг. За ерөнхий харилцаа гэдэг хувийн чатаар хүрээд ирлээ. Мөн бичсэн коммент дээр лайк дарагдсан байна. Ороод харангууд хариу коммент ерөнхий харилцаа гэсэн коммент ирсэн байна. Баярлалаа.